Таны өдөр тутмын хэрэглээ. Таны амьдралд уул уурхай эрдэс соёлыг ямар чухал нөлөө үзүүлдгийг та бараг боддоггүй байх. Харин та эргцүүлээд бодоод нэг үзтээ. Цагаалгамтаас ихэд зэсгэрхтэй. Туулга, цайр, хөнгөн цагаан, төмрийн хүдргээд бүх төрлийн эрдэс металл энэ бүхэн амьдралыг цогцлоож, урагшлуулж байдаг. Эд жилдээ 100 сая тонныг үйлдвэрлэдэг байснаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд 200 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Одоо дахиад 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Бидний оруулж байгаа хөрөнгө эргээд бидний бүтээмжийг харуулж чадаж байгаа гэж бодож байгаа. Энэ бол миний дуртай ажил. Rio Tinto шударгаар ажилладаг болохоор би энэ компанид ажилладаг. Хүмүүс манай компанид ажилд шинээр ороод биднийг зорилгодоо хүрэхин төлөө ажилладаг гэдгийг ойлгодог. Эд орон нутгийнхантай хэрхэн ойлголцож, оролцогч талууд болоод газар нутгийн жинхэнэ эзэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаагаараа өөрсдөө дүгнэдэг. Бидний тухайн улс оронд явуулж байгаа үйл ажиллагааны үр шимийг тэд ч бас хүртэх ёстой. Иргэд бидний ашиглаж байгаа технологиос гадна хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг харж манайд ажилд ордог. Энэ уурхай аюул ослгүй ажиллахдаа хамгийн өндөр бүтээмжтэй ажилласан. Rio Tinto Африкийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Зимбабвегийн Муроба алмазны ордод түншлийн загварыг боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд үүнд боловсрол, эрүүл мэнд, бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөр усан хангамж багтсаа. Бидний үйл ажиллагаа дуусны дараа ч гэсэн нутгийн иргэд биднийг эерэг сайхнаар дурсж байхыг бид хүсдэг. Энэ нь зүгээр ч нэг сайхан сэтгэлийг төрүүлээ зогсохгүй. Бусдаас өөрсдийгөө онцлох, бас өрсөлдөх нэг арга гэж би боддог. Rio Tinto тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор AP технологиг боловсруулсан. Энэ нь дэлхийд дахин хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа технологи бөгөөд Rio Tinto-гийн алканы уурхайд стратегийн чухал ач холбогдолтой. Манайд хэрэглэгдэж байгаа технологийн шинэ хувилбар нь бүтээмжийг дэлхийд өрсөлдөгч бусад технологиудаас 40% илүү AP технологиг хэрэглэснээр бид хэрэглэгчдийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүргэж байгаадаа баяртай байдаг. Би уурхад болж байгаа бүхнийг хардаг. 1500 км зайд байгаа хүмүүсийн яриагч сонсдог. Бид гарч болзошгүй бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхнийг сонсохыг хичээдэг. Машин болохгүй газар эвдэрчихгүй байхын төлөө бид засвар үйлчилгээ 6 сонсож байна. Яваарай гээд. Энэхүү арга барил нь ажлын бүтээмжийг сайжруулдаг гэж боддог. Хэрэв 18 та намайг анх тэсэлгээний багт ажиллаж эхлэхэд энэ технологи байгаагүй бол ийм ажлыг хийж чадна, ийм сайхан амьдрна гэж би төсөөлөгчгүй байсан. Энэ бол дэлхий дээрх уул уурхайд цоошин хамгийн том төслүүдийн нэг. Говьд ирээд ийм том төслийг хэрэгжүүлнэ гэдэг бол амьдралд ганцхан олдох ховорхон боломж. Ийм цар хүрээтэй үйл ажиллагаа хичнээн их ажил шаарддагыг хүмүүс тэр болгон ойлгодоггүй болов уу? Ажил хүчин бол хамгийн үнцэнтэй нөөц баялаг. Монголчууд тэргүүлийн ажиллаж байгаа нь үнэхээр бахархмаар. Ажиллаад амьдралаа сайн амлаа явна. Өртөн зорилготой байдаг. Ирээдүйд ноёдод байгаа л гэж боддог. Би энэ төсөл дээр ажиллаж байгаагаараа бахархдаг. Монгол хүн бүрийн хувьд энэ маш их туршлага, агуу их ол дамжилт. Хойч үедээ бидний оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Хамгийн том уурхай болно гэдэг нэг зүйл. Харин хамгийн сайн нь байхын тулд бид томоохон зорилго тавьж
зах зээл бүтээгдэхүүний тогтвортой урт хугацаанд нийлүүлэх ёстой.